Сайн байна уу? Намайг Дүрхэн гэдэг. Өнөөдөр бид шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийн шинжлэх ухаанч үндэс аюулгүй хэрэглээний талаар танилцуулна. Шингэрүүлсэн хийн түлш нь пропан болон бутан гэх хашатамхай нүүрс үстрэгчөөс бүрддэг. Эдгээр хийн ердийн нөхцөлд хийх төлөвтэй байдаг боловч өндөр даралтанд шингэн болдог. Хийг шингэрүүлэх үед эзэл хүн нь маш их багасдаг. Ингэснээр их хэмжээний энергийг бага зайд хадгалах боломжтой болдог. Тиймээс LPG-ийн тээвэрлэхэд хялбар, хадгалахад үр ашигтай түлш юм. Пропан шатах үед хүчилтөрөгчтэй урвалд орж дулаан ялгаруулдаг. Энэ дулааны энергийг хоол хийх болон халаалт ашигладаг. LPG-ийн химийн холбоонд их хэмжээний энерги хадгалдаг. Шатах үед энэ энерги дулаан болж хувирдаг. Иймээс гал хурдан асаж илүү хүчтэй хасалт өгдөг. Шингэрүүлсэн хийн нүүрс болон түлээтэй харьцуулахад илүү цэвэр шатдаг. Тоосонцор болон хөхөр маш бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг бууруулахад тусалдаг. LPG нь агаараас хүнд тул доош хуримтлагддаг. Алдагдсан үед агаартай холдвол дэлбэрэх аюултай. Тиймээс хий үнэртсэн үед цалхигаан асаахгүй, гал гарахгүй ах хэрэгтэй. Сонирхолтой нь LPG өөрөө үнэргүй хий байдаг. Хүмүүс алдагдлыг мэдрэхийн тулд тусгай хурц үнэртэй бодис нэмдэг. Шингэрүүлсэн хийн түлш нь бидний амьдралд хэрэгтэй, үр ашигтай түлш боловч зөв хэрэглээгүй тохиолдолд аюул дагуулж болдог. Тиймээс бид зөвхөн ашиглах биш, аюулгүй хэрэглэж сурах нь хамгийн чухал юм. Одоо бүгдээрээ шингэрүүлсэн хийн түлшний аюулгүй хэрэглээний талаар судалцгаая. Сайн байцгаана уу? Дахиад Дүрхэн байна. Одоо аюулгүй хэрэглээний талаар хамтдаа суралцъя. Хийн түлш өдөр тутмын хэрэглээж буруу ашиглавал осол гал түмэр гарах эсэлтэй. Хэрэг хий үнэртвэл гал асааж, гэрэл богон цахилгаан унтраалгууд оролдож болохгүй. Жижиг очиж дэлбэрэлт үүсгэж мэднэ. Юуны өмнө цонхоо нээж агаар сэлэх. Мөн том хүн эсвэл мэрэгжлийн хүмүүст яаралдаа мэдэгдээрэй. Хийн хоолойгоо тогтмол шалгаж, өрөөгөө агааржуулан бага насны хүүхдээс хол байлгаж хөвшөөрэй. Аюулгүй хийн түлш бол аюулгүй ирээдүй юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.